Залуусаа даймрын болоод байна. 2018 оны 6 сарын 5 11 цаг 54 минутанд яг имжлэг хийж байна. Яг одоо бид бүхэн 105,000 голоо олсон байна. 105,000 гол. Өмнө энэ талаар төсөөлж яхад нэг тийм мөрөөдөл байсан, угаасаа мөрөөдөл байсан. Тэг хэрвээ 100,000 хүрэх юм бол гүүж хараагаад ингэж твхцээд шараагаад бүр амар баярлна гэж бодож исэн. Тэг яг ингээд цагийн тулсан чинь бүр амар ингээд догтлоод ингээд юу хэлэхээ мэдэхгүй ингээд амар толгомдсон юм байна. Тэгээд энэ бичлэгний эхлэлд та бүхэндээ хэлэх зүйл гэвэл хэрвээ та бүхэн намайг үздэггүй байсан бол та бүхэн намайг subscribe хийдэггүй байсан бол хизээч бид нэр 100,000 голоо болж чадахгүй байх байсан. Тэгээд хэдүүлээ нэгдээд хамтдаа 100,000 голсондоо үнэхээр их баяртай байна. Амар сандард юм байна. Тэгээд яг одооноос хэдүүлээ YouTube-ийнхаа аяллыг дөнгөж эхлүүлцгээе. Саяных бол 100,000 хүрсний дараах шууд сэтгэл байлаа. Одоо та бүхнийг шаал өөр бичлэг хүлээж байна. Ингээд эхэлцгээе. 3 2 1. Энэхүү бичлэг дээр та бүхний мэддэг Gramix буюу Ганбаяр хүүгийн амьдралыг зургаар дүрсэлж харуулах гэж байна. Ингээд та бүхэн бичлэгийг дуустал нь үзэхгүй ч яж болно. Ингээд эхэлцгээе. Дүнжин гар бас нэг самбар авсан чинь жоохон хулих самбар авчиж ерөөсө бичсэн юм арилдгүй. 1996 оны 5 дугаар сарын 16-ны өдөр би ээжийнхаа гисдээс төрж байжээ. Яг одоо та бүхэн эмнэлэг дээр орсон процессыг харж байна. Энэ арилдгүй өстө тэнэг самбар байна. Хужаа самбар авчиж fuck. Эмнэлэг төрж исэн үе ямар санах вштэй. Ухаан орсон цагаас танилцуулъя. Намайг яг ухаан орж их үед манай аав ээж хоёр Солонгос улс руу ажил хийхээр явсан байдаг. Эмээ өвөө хоёр дээрээ гинт ухаан орсон. Тэгээд аав ээж хоёргээд нэг Солонгос руу явсан гэж ярьдаг лээсэн. Яг царай мэрийг нь сайн мэдэхгүй зураг хөргийл үзүүлээд байдаг байсан. Ямар ч байсан эмээ өвөө хоёр дээрээ гуруулхнаа үлджээ. Ухаан ороод яг янз бүрийн юм сонирхож явж байхад манай хамаатны ах буюу яг жинхэнэ Gramix ах маа намайг компьютертэй танилцуулсан байдаг. Тэр цагаас хойш ер нь компьютер дээр тоглох, компьютер дээр суух ямар нэгэн юм хийх тийм хоббитэй болсон гэж ойлгож байна. Гэхдээ ямар компьютер тухайн үед тийм их олдох юм биш. Ах дээрээ очих үедээ л нэг компьютер дээр хальт суудаг байлаа. Хамаатны ахыхаа гэрт байн очиж чаддгүй ч гэсэн очих болгондоо ямар нэгэн шинэ тоглоомуудтай танилцж тэдгээрийг тоглодог байлаа. Жишээлбэл Counter Strike 1.5, 1.6, за сүүлдээ Warcraft, Garena гэх мэт тоглоомуудыг ахыхаа ачаар тоглож сурцгаасан байдаг. Компьютертэй танилцахдаа хурдан байсан ч гэсэн харин хүүхдүүдтэй танилцахдаа маш удаан байсан. Хүүхдүүдтэй танилцаж чаддгүй, юм ярьж чаддгүй, нөгөө хүүхдүүд намайг дээрлэхдэг, танихгүй хүүхдүүдтэй юм ярьж чаддгүй нэг тиймэрхүү төрлийн хүүхэд байсан. Тэгс ингэсгээд үжитэл гинт манай аав ээж хоёр Солонгосоос буцаж ирэх цаг болсон байсан. Тэгээд гинт манай аав ээж хоёргээд хоёр хүн гараад ирсэн дээ. Аав ээж хоёр эрэхтэй мөнгөтэй болсон юм уу яасан ямар ч байсан манайх байртай болсон байсан. Тэгээд бид нар байранд орж аз жаргалтай амьдарч байлаа. Харин сургууль дээрх амьдрал жоохон хэцүү л байлаа. Сургууль руугаа өдөр болгон явдаг ч гэсэн хичээлээ хийдэг ч гэсэн онц сурч чаддаггүй ч гэсэн муу сурч чаддаггүй байлаа. Ингээд яг дундыг баримтлаад хичээлээ нэг тиймэрхүү хийгээд хаяа онц ах үедээ аваад муу ах үедээ муу авдаггүй байлаа. Ер нь бол тэгээд хаяа онц авдаг ихэнхдээ би авдаг нэг тиймэрхүү сурталчилгатай байлаа гэж. Яг бүр багадаа нэг хүмүүстэй найзалж чаддгүй байсан ч гэсэн арай том болоод ирэхээр найзуудтай болоод тэгээд ер нь бол арай нийтэж болж эхэлсэн. Гэхдээ яг танихгүй хүмүүстэй, танихгүй охинтой юм ярьж чаддгүй хിവэрэл байсан л да. Бас Монголын PC-чдийн хамгийн хүнд хэцүү цаг үеийг хамтдаа туулж явсан хүмүүсийн нэг байгаа. Хүн болгон PC-г муу гэж хардаг. Ээж, багш энтергээд ер нь хүн болгон л чахуу PC-г муу зүйл гэж хардаг. Гэтэ угаасаа тэр үед яг PC болгон подвалд байдаг муухай үнэртэй нэг тиймэрхүү эвгүй зүйлээсэн л та.
Манай аав бие муутай хүн байсан болохоор ажил хийж чадахгүй өдөржин гэртээ гэр зуур ингэсийгээд тэгсийгээд хөвтөөд намайг сургуульд явахд туслаад иймэрхүү жижиг сажиг юм хийгээд гэртээ өнждөг байлаа. Тэгээд манай ээж бол харин өдөржин ажил хийгээд оройн гэртээ ирээд тэгээд манай гэр бүл байдаг байлаа. Манай аав гэр зур байх хугацаанд хөл бөмбөг, сагсан бөмбөг гэж янз бүрийн спорт, тэгээд кино, нэвтрүүлэг, янз янзын зурагтаар гардаг юмнуудыг үзэж хардаг, бүх юмыг сонирхдаг. Дээрээс нь маш тийм яриа хөөрөөтэй, тийм хөвчлөлтэй хүн байсан. Би ч гэсэн ер нь бол яг үзэж хардаг юмыг хавд үзэж хараад адилхан юм сонирхдаг болж эхэлсэн. Би муутай хүн байсан болохоор манай аав эмнэлэг твдэх тохиолдол маш их гардаг байлаа. Олон удаа тийм зүйл тохиолдож байсан ч гэсэн эцэс үлд нь гэхэд тэр зөв зүгээр болоод эмнэлгээс гараад ирдэг байлаа. Яг л өмнөх тохиолдлууд чигээ эмнэлэгт хүрэгцэн ч гэсэн харамсалтай нь тэрээр энэ удаа эргэж ирсэнгүй. Он жилүүд өнгөрсний эцэст би ээжээсээ өндөр болж, том биетэй болж, шил зүүдэг болж, гэртээ ганцаараа байхаас айхаа болж эхэлжээ. Харамсалтай надад өөрийн гэсэн авьяас байхгүй, өөрийн гэсэн онцгой чадвар байхгүй, ямар нэгэн супер хүч байхгүй, нисэх чадвар байхгүй, яг л бусдтай адилхан урсгалаараа амьдарсаар байлаа. Тон удалгүй манай гэр интернеттэй болж, дээрэс нь компьютертэй болсноор миний амьдрал цоо шинээр эхэлсэн юм да. Интернеттэй болсон цагаас хойш компьютер дээр ажиллах чадвар маань огцом сайжирсан байдаг. Жишээ наад зах нь браузер history-го маш амжилттай устгаж сурсан гэдэг. Арван жилийн сургуулийн амьдрал үргэлжилсээр нэг л мэдхэд 10 жилээ төгсөх цаг болсон байлаа. Энэ үед яг юу бодогдсон бэ гэхээр би яг ямар мэрэгжилтэй болох юм бэ гэж бодогдлоо. Надад байдаг ганц сонирхол нь компьютер дээр ямар нэгэн юм хийх, ямар нэгэн програм зохиох, эсвэл вебсайт зохиох ч юм уу тиймэрхүү сонирхол байсан болохоор би швтисийн холбооны сургуульд орлоо. Яг 1 жил сурсны дараа би яг юу хийчвэ гэж өөртөө хэлсэн юм. Ингээд миний голчтон what the fuck боллоо. Яг энэ үеэр би Facebook, аль эсвэл YouTube сайт дээр өөрийн гэсэн бичлэгийг хийж, өөрийн гэсэн контентыг үүсгэж, хүмүүсийг инээлгдэг, эсвэл хүмүүст гоё мэдрэмж өгдөг, тийм бичлэгүүдийг хийдэг хүн болъё гэсэн бодолд толгойд орж ирлээ. Гэхдээ яг ямар төрлийн бичлэг хийх талаар бодолд толгойд орж ирсэнгүй. Удаан бодсны эцэст надад өөрт байгаа зүйл дээрээс нэмээд өөрт байгаа хоббигоо нэмээд ямар нэгэн бичлэг хийх санаа орж ирлээ. Тэр нь юу байсан бэ гэвэл миний өөрийн компьютер видео тоглоом тоглох хобби, дээрээс нь entertainment хийх тэр сонирхол байлаа. Ингээд видео тоглоомыг ашиглаад янз бүрийн хөгжилтэй бичлэгүүдийг хийхийг оролдож эхэллээ. YouTube-ийн амьдрал маань ингээд эхэлсэн юм да. YouTube дээр бичлэг хийхийн хэрээр, хичээхийн хэрээр хүмүүс намайг дагаж, хүмүүс намайг сайшааж, хүмүүс намайг үзэж эхэлсэн нь үнэхээр таатай байлаа. Гэхдээ сайнны хажуугаар саар гихчээр намайг үздэг, дэмждэг хүмүүс хахад намайг үздэг гэрнээ үзэн яддаг хүмүүс ч гарч ирлээ. Тэгээд би гайхсан юм л та. Бүх зүйл дим юм байд юм уу? Эсвэл намайг ингэж үзэн ядаад байна уу гэж би судалгаа хийсний эцэст ямар нэгэн юм хийж байгаа хүнийг заавал үзэн яддаг хүмүүс байдаг нь тогтогдсон юм аа. Тэгээд тэр цагаас хойш намайг үзэн яддаг хүмүүсийг би үл тоож эхэлсэн юм. Сонирхол хэдий чухалч гэсэн сонирхлоос илүү хичээх зүйл нь хичээл байлаа. Яг гоё бичлэгүүдээ хийх гээд байж байтал хажуугаар нь хичээлээсээ хийхгүй бол хичээл дээрээ унаад цаашаа сургуулаа төгсөх нь хойшлогдох хүртэл магадaltaй байлаа. Төрхөн зур бичлэгээ хийхээ болоод хичээлээ шаргуу хийсний эцэст ямартай сургуулаа төгсөж дипломоо авч чадлаа. Мэдээж их сургуулаа төгссөн хүн ямар нэгэн байдлаар ажил хийж карьераа эхлүүлэхгүй болохгүй байтал би YouTube дээр тоглоомын бичлэг хийгээд байж байна гэдэг бол үнэхээр ёс зүйд нийцэхгүй зүйл юм.
Тэгээд надад хоёр сонголт гарч ирсэн л дээ. Ажил хийж карьераа эхлүүлэх, аль эсвэл YouTube-ээ үргэлжлүүлэн ажиллах. Олон жил биш ч гэсэн олон сарын турш бодсны эцэст маш удаан бодсны эцэст би нэг сонголтод тохирсон юм. Тэр бол YouTube-ээ сонгох байлаа. Сайн цанаа өнөөдрийн мэндийг хүргэе. Имжлэгдээ хайзаж үзчихэж магадгүй. Энд чинь амар олон имлэгтэй юм шүү дээ. Өдрийн газар чи имлэг байхгүйсэн юм шүү дээ. 3000 хүртмээ. Тэгэж хийсэн залгаа. Тэр өөртөөхөө амьдралыг дэд аваад болгоны өөрлөж хийх та. Яаж хийхгүй. Бидний reputation буюу жоохон юу надад хандах хандлага хүмүүсийн хандцаа яана. За би яг унтахгаа яваад өглөө. Зой намайг үдшилэг рүү авч явцсан. За ийшээ энэ гарцыг би ирэхэд олоод